Нийтийн тээврийн зарим нэгэн чиглэлд өөрчлөлт оруулах гэж байна. Илүү тодорхой хэлбэл энэ бям гарагаас эхлэн хотын төв замуудын засварын ажил эхэлнэ гэж нийтийн тээврийн газраас мэдээлж байна. Эхний ээлжин 4-р сарын 30-наас эхлэн Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1-2 дугаар байрны өмнөх зам засварт орж хаагдана. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын их сургуулийн урдуур явдаг автобуснуудын чиглэл 5-р сарын 13-ыг дуустал чиглэлээ өөрчлөх. Моисын уулзар буюу засгийн газрын ордны зүүн хойд уулзраас шүтээсийн уулзар одоо хятад элчинтэй тийм моисын уулзрын хооронд бол хаагдана. Тэгэхээр энэ хооронд моисын одоо ярддаг тийм урдлын хойдлын хоёр автобусын буудал маань ашиглагдах боломжгүй болно. Тэгэхээр энэ моисын одоо буудлын дээрээс үүсэлдэг байсан иргэд маань урдаас одоо хоошоо явдаг буюу одоо яармаг нисхийн чиглэлийн иргэдэд бол багшийн дэдийн буудлаасаа суух. Одоо хөндлөн чиглэлдээ үүсэлдэг байсан иргэд бол одоо ялтын бууд буюу Тэнгис Кям театрын буудлаасаа нөгөө тал бол 64 буюу хөгжим мужийн коллежийн буудлаасаа ойролцоох буудлаасаа үүсвэлээ гэж хэлмээр байна. Урдаас ирэх чиглэл нь амрын гудамж буюу соёлын төвөргөний ард талаар, харин хойноос ирэх чиглэл нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн байрны урдуур явсаар үндсэн чиглэлд орно. Харин 2 дахь удаагийн зам хаалтан Зоос Гоёл 1-р дэлгүүрийн уулзуураас соёл урлагийн их сургуулийн уулзуур буюу Метро малын уулзуур хүртэл 5-р сарын 6-наас 5-р сарын 20-ны хүртэл 14 хоног хаагдана. Зоос соёлын уулзуур гэж хүнсний нэгийн уулзуур гэж ярьдаг те. Энэ дээрээс Багтойргийн гудамжаараа яваад одоо метро мол буюу Суйсын уулзуур хүртэл энэ зам бол 15 хоногийн хугацаанд хаагдана. Тэгэхээр энэ замд бол хүнсний нэгийн автобусын буудал байж. Тэгэхээр хүнсний нэгийн автобусын буудал дээрээс үүсэлдэг иргэдийн хувьд бол арт кино театрын буудал болон одоо 4-р дэлгүүрийн автобусын буудал аль өөртөө боломжтойгоос нь үүсвэлрээ гэж одоо энэ хугацаанд байдаг хэлмээрэн дүүгээр бол одоо жишээ нь Чингэлтэй, Хайлаас, Зайсан гэх мэтийн одоо чиглэлүүд явдаг. Тэгэхээр энэ иргэд маань одоо өөртөө аль ойролцоогоо бодлоос өвчлөрэй гэж анхааруулмаар байна. За залуучуудын өргөн чөлөөний одоо зам засварын үргэлжлэлтэйгээр одоо 3 дахь үеийн хаалт одоо зам хаагдах байж байгаа. Тэгэхээр энэ хаанаас өгөхөр яг Сүхбаатарын талбай артлын зам бол одоо хаагдах юм байж байгаа. Тэгэхээр энэ өөрийн үгсөөр Сүхбаатарын талбай артлын зүүн уулзуураас баруун уулзуурын хооронд одоо 5-р сарын 6-наас 5-р сарын 9-ний хооронд бол 5 хоног хаагдана. Тэгэхээр энд бол нийтийн тээврийн автобус байхгүй ч гэсэн үүгээр явдаг чиглэлүүд бол одоо их сургууль болон одоо Сүхбаатарын гудамжаараа дамжаад одоо Багтойргоор дамжаад баг зэрэг тойрч юм. Тэгэхээр энэ үед бол автобусаар өвчлөх та бүхэн битгий бүхэмдэр гэж хүсмээр байна. Яг бол тодорхой хэмжээгээр автобусны бол эргэлтийн хугацаа нэмэгдсээр одоо таны очих цаг мань тодорхой хэмжээгээр холдно. За энэ хавар зуны турш нийслэл хотын төв гудамж өөрөөр хэлбэл Багтойрог бүхэлдээ болон залуучуудын өргөн чөлөө Самбуугийн гудамж буюу төрийн ордны ард талын гудамжны засвар бүхэлдээ хийгдэнэ. За энэ хугацаанд зам засварын ажлын улмаас Багтойрог төв гудамжийг 12 удаа хэсэгчлэн хаах төлөвлөгөө гаргаад байна. Уул уурхайн салбараа манай улсын эдийн засгийн